Багш маань нас 80 хол гарч хоёр чихэн сул сонсох болсон хэдий ч хол оройг санах оюун сэтгэлгээний цар хүрээ мэдлэг мэдээлэл нь оройгүй өндөр санагддаг билээ. Багш маань хийгүү цэх царайтай, хүнлэг зөөлөн сэтгэлтэй, ухаалаг, хөвгөлтэй, хайрлам, сайхан хүн. Үүнийг багштай минь таарч 5 үг сольж үтсэн хэн бүхэн хэлж гэрчлэх болохоор тэрүүхэн байр байдлын ингэсгээ төр орхиё. Өнөөдөр 2025 оны 11-р сарын 28. Гадаа цас нэвсийтэл орсон онцгой сайхан агаартай өдөр байлаа. Ах бид хоёр хэдэн 7 хоног уулзаагүй багштай очихоор дуртай зүйлсийг нь цуглуулж зэхлээ. Ойрд миний толгойд нэг бодол байн байн бий болоод байсан болохоор багшаасаа асууж ярилцъя гэж сансан минь сэтгэл түгшээж бас яаруулж байсан. Багшийн ирэхэд цаг хугацаа зогсчих шиг болдог. Болон дохоо бүр нь ховор нандин номнуудаар дүүрэн хизээний танил хуучин бичгийн ширээ, шинэ ажиллаж байгаа жүжиг, найраглал, философи, гүн ухааны гар бичмэлүүд, үнэлж баршгүй хосгүй оюуны өвүүдийн ертөнц өмнө минь босоод ирэх шиг л санагддаг. Өнөөдөр 220 мянга тавиар тог тасарсан байсан болохоор бид 3 хоол цай болж түүрэлсэнгүй. Тэгсгээл уулзалт ярианы байрлалд сууцгаалаа. Багш маань сонсголын аппаратанд зүүж өөрийн сонин хачин шинэ бүтээл, шинэ ном тэр дундаан саяхан хятад улсад орчуулагдан шуугуулж байгаа мөнхийн шалтгаан бүтээлийн талаар сэтгэл догтлон ярьлаа. Ирэх болгонд л ийм ном нь энэ тэр улсад ингэж тэгж хэвлэгдэж гинэ, тэгж шагнаж гин. Ийм хэлээр ч гарчиг нь тийм чиглэлээр орчуулагдаж гин хайдал ариун их амжилттай зууж байдаг хэвээрээ. За миний хувьд нэг ийм хэл сонинтой та хоёрын талаар сонсоё гэд багш сэтгэл хансан байдалтай инээлээ. Бидний дунд нэг тийм тогтсон яриа эхлэх процесс байнга давтагддаг болоод нэг хэдэн жилийн нүрийг үзэжээ. Яг нэг зайлшгүй шаардлагаар бий болсон гэх юм уу тийм яриа. Эхлээд нэг багш ярина. Тэгээ багш ярьж дуусаад на баах ярина да. Тэгээ ах маань хоёр биенийхэн ажил үйлс, амьдрал, байр байдлыг ерөнхийд нь хамаж базаад танилцуулчихдаг болохоор надад энэ талаар нэг их ярих шаардлага гардаггүй. Энэ нь багшийн сонсголын чадвар, ахын голын онож тоймбол хийлэх чадвар хоёрт сайхан нээцэж гайхуулж гүйгүүлэх юмгүй надад үнэхээр амар санагддаг юм да. Тэгсэн багш над руу хараад за ямад ярих юм байна гэсэн да. Хэдэн сар жил сэтгэлд сүнс бодолд балгас болж байгаа нэгэн хүн сэдвээр сайхан ярилцаад авах цаг нь болсон тул тэрүүхэн хооронд нэг жаахан твдэх маягтай боллоо. Багшаа бурхан байдаг юм шиг байна гэж гол санаагаа шулуухан хэллээ. Багшийн баяр хөөртэй тэрүүхэн хооронд төв болон ховраад тэгсэн наабаахыг харсан нүд нь орой дээр гарчжээ. Багш их л гүнзгий бодолд автчих шиг боллоо шүү. Шууд бэлэн хариулт байхгүйгээс болов. Эсвэл миний өчүүхэн оюун ухаанд яаж энийг зөвөр тайлбарлая да гэж бодсон уу? Тэр өмнөх хөгжилтэй байдал эвдэгдэж номын өрөө тэр чигтэн намгүй боллоо. Багшийн байрны тагтан дээр хэдэн тагтай шувуу хоол гордон байн гэрдэг бөгөөд давчуу 3 өрөөнийхэн хаана байна? Тэр өрөөнийх нь цонхыг браадаж бид нар өлсөд байна гэж үгэлсээр суудаг зангаараа цуглжээ. Тийм хүйтэн байхад ч хоолоо хүлэн хөдлөхгүй нугдаан сууцгаахт эдэнтэй адил багшийнхаа ухаалаг үгсийг хүлээн намгүйхэн бодол болон сууцгаалаа. Багш сая нэг ам нээж намуухан зөөлөн өнгөөр надад хандаж чи математикч Гаусс гэж сонсож байсан уу? Сонслгүй яах вэ багш? Карл Гаусс 3 настай байхдаа аавынхаа цалинг бодсон задаргаатай хуудсыг олсон гин. Тэгээд буруу бодсон тооцоолынх нь алдааг засаад биччихсэн байсан гэдгийг. Үнэн болов?
Итгэхэд их л хэцүү санагддаг. Сууд ухаанд хүн шүү дээ. Бурхан байгааг нотлохоос илүү олон баримттай. За багшаа. Багшаа. Гүн Гаус математик бол бурханы хэл гэдэг билүү? Би бурханд итгэдэгч бусдад тулгадгүй гэж хэлсэн хүн байсан. Багш маань шууд хариу хэлэлгүй чимээгүй суусан шалтгаан тодорхой болох шиг боллоо. Гэрт нь буддын сургаалууд, Христосын судрууд, бөөгийн эдлэл хэрэглэл, энэ чиглэлийн лам ховрог, гэгэнтэн, номлогч, улаач нарын онцгойлон дурсгасан ховор нандин зүйлс, ном зохиолууд олон байдагч. Нэгэнд ч итгэдэг гэж хэлж байсан удаагүй. Тэгээ тэр агуу хүн бусдад бурхан байдаг гэж тулгаагүй байхад чи юу вэ л гэж байгаа нь ойлгомжтой байлаа. Би ч бас энэ сэдвээр нэлээдгүй хайлт хийж хэд хэдэн сонирхолтой ном уншиж өмнөх номон дээр ажиллахтан ойлгосон зүйлсэн өчүүхэн тархиндан холбож зураглаж явсаар сүүлдээ бурхан гэгч нэг юм байж магадгүй бололтой гэсэн дүгнэлтэнд хүрчгээд байгаа хүний хувьд ярьж эхлээгүй байж зогсохыг хүссэнгүй. Багшаа. Гэхдээ бурхан гэж нэрлж болох зүйл байна гэдэгт би итгэж байна өө. Одоо няцаагч түн бум шалтгаан байна л да. Тэгвэл би цаашдаа зөвхөн итгэж болох байр суурин дээр нь ярихыг хүсэж байгаа юм. За. Тийм үү. Ямар шалтгаан? Над хэлдэ. Би ширээн дээрээс багшийн үзгийг аваад хэрв үзэг гэдэг юм байдаг бол түүгээр бичиж болдгол байх ёстой гэсэн таамаглал байдаг гэж бодъё л доо. Бас энэ үзэгний талаар хүн төрлөختөн огт мэддэггүй гэж бодъё. Гэтэл энэ нь угаасаа үзэг мөн. Үзэг гэдэгт нь итгэж таньсан хүмүүс түүгээр зөвхөн бичиж зогсохгүй, ном зохиол бүтээж, бодол санааг аан буулгаж, түүх бичдэгтээ ижил үйл явдлууд ажиглагдаад байна л да. Үнийг сонсоод Набаах суудлаан засан урагшаа тонгоож Батбаяра нэг юм асууя. За. Гүжи бурханд итгэхийг зөвтгөх шалтгаан хайж байна уу? Эсвэл амьдралын хүр дэргүүл хүүч хайж байна уу? Энэ хоёрын ялгаа их шүү. Хэрвээ бурхан байдаг бол чи түүнийг хайхгүй ч байсан олно. Хэрвээ байхгүй бол чи хайсан ч олохгүй гэж чулуухан хэлээд хойшоо налан суулаа. Би ч ерөн ширүүхэн эсэргүүцэлтэд тулах гэж байгаа гэдгээ энэ үгнээс нь шууд ойлгосон юм. Багш Набаахын үгийг сонсоод энэ эмсэглэж Наба зөв хэллээ. Миний хөө философийн бүхүйн хамгийн хүнд асуултыг барьж авсан байна. Би хувьдаа итгэл болон нотлогоо хоёрын нийлбэрт гардаг шоврог амтыг жаахан юм ойлгодог, сэрэг хүмбэрл амсдаг гэж боддог. Харин түүнээс цааш явах зоригтон төрх нь ховрог итгэл гашуун үнэ юм да. Гэж хэлээд миний гарт байгаа үзгийг заалаа. Үзэг байна гэдгийг нотлох амархан. Энийг хэн хийсэн? Яагаад хийсэн гэдгийг л олоод мэдчихэд болно. Тэгэлэр бурхан байдаг гэдгийг ч нотлох ийм амархан. Бурханыг хэн бүтээсэн? Яах гэж бүтээсэн гэдгийг л олоод мэдчихэд л болох асуудал. Багшийн хэлсэн эдгээрийг үнзгийн үгс хангалттай удаг төгс байсан болохоор Набаахч сэтгэл хангалуун байдалтай толгой дохиж суулаа. Багшаа. Та яриандан Гёдлийг их дурддаг шүү дээ. Тийм ээ. Тэр бол шинжлэх ухааныг өөрчилсөн сууд хүн. Тийм ээ багшаа. Сууд хүн гэдгийг бүгд хүлийн зөвшөөрч байгаа нь сайн хэрэгэлдэ. Харин шинжлэх ухааныг өөрчилсөн гэдэг үгээрээ та тэрний баталсан төгс бусын теоремуудыг хэлж байна уу? Тийм үү? Тийм ээ. Төгс бусын теоремууд бол математик, философи хоёр найзалсан хамгийн сайхан баталгаа. Энэ үгийг хүлээж байсан би багш Набаах хоёрын санааг эргүүлж чадна гэдэгтээ багч гисэн итгэж эхэллээ. Багшийг харахад намайг бууж өгөхгүй нэ гэдгийг мэдсэн бололтой харагдлаа. Ямар ч байсан би шатраар бол нэг нүүдэл илүү бодлоо гэж дотор нь баярлж байлаа. Тиймээс энэ удаа итгэл төгс ярьж эхэллээ. Төгс бусын теорем бол батлагдах боломжгүй үнэн заавал оршдог гэдгийг баталсан. Ердөө 100 гаруй жилийн өмнө нарийн хэлэх юм бол 1931 онд
Гэхдээ тэгээ юу болсон гэдгийг та бид бүгд л мэдж байгаа шүү дээ. Би ширээн дээрээс хязгаар номыг аваад энэ ном ямар ч асуултанд заавал хариулдаг шидтэй ном гэж бодъё. Тэгвэл би үүнээс ингэж асуув. Чамаас асуулт асуувал хариулахгүй байж чаддаг гэдэг үнэн үү гэж. Хэрвээ энэ ном надад ямар нэгэн байдлаар хариу өгөх гэж оролдох юм бол хариулахгүй байж чаддаг гэсэн үнэн худлаа болчихно. Ямар ч дуу гаргахгүй чимээгүй байгаад байвал хариулахгүй байж чаддаг нь үнэн хэвээр үлдэж өөрийнх нь ямар ч асуултанд заавал хариулдаг шидтэй ном гэдэг мөн чанар нь худлаа болно. Гэхдээ чимээгүй байсныг нь хариулт гэж үзвэл Шагжамууны Буддагаас бурхан байдгүй. Иесус Христос чи бурханы хүү мөн үү гэж асуухад юу ч хариуллаагүй чимээгүй байсныг гайхамшигт хариулт гэж тайлбарладаг шиг ойлголт болно. Гэтэл бидний хайртай Гёдл бурханы оршихуйг модель логикоор 1950 онд баталсан шүү дээ. Тэрний энэ нотлогоог саяхан 2013 онд онтологийн компьютерийн формал шалгалтаар зөрчилгүй болох нь нотлогдсон. Хүн төрлөختөн түүний батлах боломжгүй үннүүд байдаг гэдгийг баталсан шинжлэх ухааны үр шимээр өнөөдрийн хөгжлийн өндөрлөгт хүрлээ. Тиймээс би бурхан байдаг гэж хэнд ч тулгах гээгүй. Зүгээр л бурхан гэж байдаг юм шиг санагдуулах олон зүйлс миний толгойд эргэлдээд байна л гэх гэсэн юм л та гэж хэлээд сая нэг сэтгэл хөнгөрлөө. Тэгсэн багш урдын доктор хэмэндэ миний хэлхийг анхааралтай сонсч байсан бол Наабаах харин хэдүү хэлэх гэсэн байдалтай хоолоогоо засаж суудалдаа нэг жаахан гүн сууж төв боллоо. Тэгснэн баба чи үннээс зүгтахтан логикийг ашиглаж байна. Гёдл бурханы оршихуйг баталсан гэж хэллээ. Үнэн дээр Гёдл бурханыг загвар дотор л оршин байх боломжтой гэдгийг л баталсан шүү дээ. Харин чи тэр боломжийг бодит болгочихсоо ярьж байна. Математик бол бодит ертөнцийн хууль биш ээ. Бодит ертөнцийг ойлгохын тулд хүн өөрөө зохиосон хэл юм. Тиймээс л би Гауссын математик бол бурханы хэл гэж хэлсэнтэй санал нийлдэггүй. Багш толгой дохиж байгаа нь Наба ахыг зөвдгөж байгаа дохио тул дотор нэг л сонирн болчлоо. Тэгснэ Наба ах Гёдлийн баталгаа үнэн байх эсэх нь төгс оршихгүй байх боломжтой бол гэсэн зохиомол аксиомосоос л эхэлдэг. Аксиом гэдэг бол суур үнэн гэж нэг өгөгдөл хүчээр зоож өгч байгаад тооцоолдог зүйл байхгүй юу? Чиний ярьж байгаагаас харахад бурханыг логикоор батлах гэж оролдоогүй. Харин эсэргээрээ логик тохирох бурханд итгэчихсэн байгаа юм шиг сонсогдож байна. Энэ үгийг сонсоод үнний гашуун амт тагнаад амтагдах шиг л боллоо. Гэхдээ та математикт итгэдэг юм уу? Гэсэнд Наабаах миний итгэхгүй энд ямар ч хамаагүй. Гёдл математик бол төгс зүйл биш гэдгийг гарцаагүй баталсан л бодит үнэн байхгүй юу? Ганц энэ шалтгаанаар л математикаар бурханы оршихуйг батлах боломжгүй гэдгийг баттай хэлж болно. Чи Будда, Христийн чимээгүй байдлыг логик парадокс болгон ашиглаж байгаа чинь буруу. Чимээгүй байдал бол хариулт биш. Тэр бол зөвхөн асуултыг өөр төвшөнд аваадсан явдал. Тийм л юм. Тиймээс чи логикоор бурханд хүрээгүй. Харин бурханд хүрэх хүслэн логик хэлбэрээр хувцалчихсан байна. За юу. Ойлгов уу? гэж хатуухан хэлээд хойшоо налан суулаа. Наабаахын хэлэг хөг дууссан гэдэг нь илэрхий байлаа. Аха. За яг таны хэлсэн үнэн. Би математик дангаараа батлна гэж хэлээгүй. Математик төгс биш учраас л түүнийг төгс болгох гэж бусад шинжлэх ухаан төрөн гарсан. Хэрвээ математик загвар бодит оршихуй руу хөдөлдөггүй байсан бол энэ хийгшийн талбар тэгштгэл хэвээрээ үлдэж бодитоор илэрхгүй байх байсан шүү дээ. Хар нүхийг бид харахгүй байсан. Харанхуй матер өнөөдрийн бүх ажиглалтанд ингэж нягт мэдрэгдэхгүй байсан. Эйнштейний таталцлын долгион Биг Банг тесрэлтийн гэрэл гэх мэт зүйлс ил болохгүй л байсан шүү дээ. Тиймээс математик эхлээд ингэж үүссэн байх ёстой гэж хэлдэг. Харин зөв бол орчлон ертөнц тийм гэж хариулдаг. Энэ шалтгааны улмаас л би Гёдлийн батлагдах боломжгүй үнэн заавал оршдог гэдэг дээр фокус өгöd байгаамаа. Наранбаатар ах нүд рүү мөн цоо ширтэж угаад
нэлээ шийдэмгээ өнгөөр. Батбаяра Хигс харан нүх, харан хууматер, таталцлын долгион гэх мэт нь зөвхөн орчлонгийн дотор орших объектуудын энерги, масс, хэлбэр хэмжээнд л чиглэдэг болохоос оршихуун шалтгаан руу чиглэдэггүй маа. Геодлын хэлсэн ганц үнэн бол систем дотроосоо системийн бүх үнэнг баталж чадахгүй гэж. Чи харин системийн доторх үннүүдээр системийг бүтээгчийг батлах гэж оролдоод байна шүү дээ. Нэг зүйлийг сана. Математикийн үннүүд зөвхөн орчлонгийн бүтэц рүү заадаг болохоос биш, орчлонг бүтээгч рүү хязгаарч заадаггүй гэдгийг. Багш би төрийн яриаг тайван сонссуугаад цааныхаа аягыг аяархан тавилаа. Багшийн нүдэн дөлгөөх мөртлөө яг цэнсэн хур шиг тодорч бид хоёр руу ээлжлэн харлаа. За та хоёр логик сайтай маргалаа. Тэгтээ маргаан чи нэг л хүрээнд эргэлдээд байна. Нэг л хүрээндээ. Одоо Хигс ярьлаа, харан нүхч ярьлаа, таталцлын долгион, харан хууматер гэдэл гэрэлгэл бүгдийг л ярьлаа л та. Энэ бүхний цаана нэг л нийтлэг дүр зураг байгаамаа. Орчлон ертөнц өөрийнхөө тухай асуултанд л хариулдаг. Харин өөрийгөө хэн бий болгосон тухайд хариулдаггүй. Энэ тухайд Наба зөв ярьж байна. Тэр их тесрэлт болсон гэдэг нь үнэн байх. Гэхдээ хамгийн чухал асуулт нь тэр тесрэлт биш ээ. Тесрэх юм яг юу байсан бэ гэдэг асуулт. Шинжлэх ухаан яаж гэдгийг хэлдэг. Философи ямар утгатай гэдгийг хэлдэг. Харин Бурхан гэх ойлголт бол энэ бүхнийг хэн бүтээсэн бэ гэх асуултаас эхэлдэг. Энэ гурав хязээж хамтдаа нэг шугам дээр алхдаггүй. Гэхдээ нэг цэг дээр очиж уулздаг. Тэр цэг бол орчлон ертөнц яагаад байгаа юм бэ гэсэн асуулт. Энэ бол хариултаас давсан асуултын орон зай юм. Шекспир нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Оршихуйн тухай асуултанд хүмүүс бид нар өөрсдийнхөө л утга өгдөгөө гэж. Энэ бол 500 жилийн өмнө амьдарч байсан жирийн нэг найрагчийн хэлсэн үг гэхэд их гүн философи агуулгатай л да. Түүний нэгэн адил алс ирээдүйг хардаг, орчлонгийн юмс үзэгдлүүдийн учрыг гайхалтай нарийн тогтоодог агуу эрдэмтэд шинжлэх ухааны салбарт хэдэн арваараа төрөн гарч саяхныг хүртэл бидэнтэй хамт амьдралаа шүү дээ. Геодл бол тэдний л нэг. Геодлын тухайд Наранбаатар зөв бодсон. Геодл системийн доторх үннүүдийг судалсан. Түүний батлагдах боломжгүй үнэн үргэлж байна гэсэн нотлогоонд Батбаяр минь хэд татагдчихэ. Тэр систем дотроос өөрийгөө тайлбарлах боломжгүй гэдгийг баталсан үнэн. Өөрөөр хэлэх юм бол математик өөрийгөө бүтээсэн шалтгаанаа хэлж чадахгүй. Үүнтэй адилхан орчлон ертөнц өөрийгөө үүсгэсэн шалтгааныг мөн хэлж чадахгүй. Тиймээс Бурхан гэх ойлголт зөвхөн энэ үнэн дээр л оршиж байгаа юм. Христос бүтээгч байх ёстой гэдэг бол Будда бүх зүйл цаг нь болж нөхцөл нь бүрэлдэсний улмаас бий болдог гэдэг. Будда дундад зам мөрийг сургадаг бол Христос итгэл хайрыг сургадаг. Аль аль нь амьдрал хэрэгтэй. Хэд итгэл эсвэл хэд итгэлгүй байдал хүний хувь тавиланг хаашин ч эргүүлж болно. Үр дүн нь сайн харж, муу гарч төгсөх нь олонтой. Үүний тод жишээ бол Гёдл өөрөө юм аа. Тэр зөвхөн эхнэртэй л итгэдэг хүн байж. Тэгээд өвчтөө хэвдэж байхад нь эхнэр нь бас өвдөд эмнэлэгт хэвчихсэн юм байна. Тэр хооронд мань нэрийг өөр хүмүүс асрах шаардлагатай болж л дээ. Тэгээд тэд Гёдлд хоол өгөх гээд дийлээгүй. Яг гэвэл Гёдл бусд хүмүүс тэрнийг хороохын тулд хоолнд нь хор хутгах нь гэдэгт хит итгэдэг нэгэн байсан юм л да. Эцэстэн тэр яс арьс болтлон турж 29 кг болж үхлийн муухайгаар өлсөж өгсөн түүхтэй. Гэхдээ тэр батлагдаагүй бол итгэдэггүй нэгэн байсан. Тиймээс
бүх зүйлд баталгаа хайна гэдэг. Тийм ч зөв зүйтэй амьдрал биш юм шиг л санагддгийн та. Гэж үгээ зөөлнөр дуусгаад энэ хэдэн тагтаануудтан хоол өгөхгүй бол бүр хөлдлөө хөөе гэсээр суудлаасан бослоо. Багш маань айл хэдийн бэлдэж зэгсэн шар будаагаараа бээрж даарсан тагтаануудан хооллоод хэд сайхан сэнгэнтэл гүнзгий амьсгаа аваад буцаж орж ирлээ. Гайхалтай сайхан хорвоо шүү дээ. Гэхдээ та ирмэн бодол тоо. Бодтоо. Энэ дэлхий өөрийн нараа агуу төгс зохион байгуулалтаа тойргоор зогсолтгүй тойрдог. Түүний ачаар хамаг амьтан төрж, амьдарч, өсөж, үржиж, өөрийн зохиолоор хувьсан уусаж байна. Бидний цэнхэр дэлхий амьдрахад ямар сайхан гариг гэж дөрвөн үлрэл ээлжилж, салхи, бороо, цас, шуурга, хүйтэн, халуу, нарлаг өдрүүд хөврөн. Энэ бүх яруу тансаг байгалийн үзэгдэл амьд бүхэнд ээлтэйгээр зогтсон оршдог. Одоо хэрвээ би харин ертөнцийн хаа нэгтэйгээс амьдрал хайж хэрэн хэлсэн хайгуулж байсан бол манай цэнхэр дэлхийг олмогцсон өөр ирэхгүй дуу алдаж амьсгааж авахгүй хөшиж орхих байсан бизээ. Сайгүй амтан ургамал амьд организмуудын гайхамшигтай зогцол анх нүдэнд тусна. Усан дээрч, усан доорч, газар дээрч, газар доорч, тэнгэрдэж, тэнгистэж тэрж бидгийн хэл нүдэнд үлвзэгдэх бидний амьсгалж байгаа агаарт хүртэл амьдралын жинхэнэ аялгау, агуу сайхан зохилдлогоо нийцэл, нэгдэл оршиж байгааг хараад яах байсан бол гэж бодогддог юм шүү. Амьдралын жинхэнэ баян бүрдийг нээсэндэн сэтгэл минь байлгаж Дэваач ингэж үнэхээр байдаг юм байна хэмээн хорвоо ертөнц даяар зарлах байсан бизээ. Тийм дээ. Бидний амьд байх шалтгааныг бүрдүүлж байгаа юмсын холбоо хамаарал нь амьсгалж байгаа агаараас эхлээд асар өргөн уудам хорвоо ертөнцийн төгсгөл хүртэл уялдан холбогдсон байхад бусдын нөлөөнд оршиж байгаагаа ухаарах нэгэн найдаж залбирч амьдрахад одоо буруу юм юу байх вүлээ те гэж намуухан атлаа гүнзгий дуугаар алгаа хамтдган өгүүллээ. Тэр орой багшийнхаас гараад гэрийн зүг алхаж явахдаа ягаад ч юм бүх хорвоог тэрмээр асар их хайр өөрийн ирэхгүй ундарч баярлаа бурхан минь гэж дуу алдаж билээ. Зохиолыг бичсэн Бямбдоржийн Батбаяр. Зохиолыг хянан тохиолдуулсан Бүд заны Наранбаатар, Алтан хуйгийн Сүхт орж, Цэрэнбямбийн Цэцэн бэлэг. Зохиолыг уншсан Монгол улсын гавьяа жүжигчин Өлзийн Наранбаатар. Бодисатва сангийн уран бүтээлийн албанд үтэв 2026 он.